Хоёр асуулт асууя. За таны дуртай уран бүтээлч. Тэгээд гадаадын хойж болон Монголын хойж болно. Зөндөл уран бүтээлч шүү дээ. Яг нэг л хэлэх юм уу? За тэгвэл би одоо гадныхаас одоо яг сонирхож байгааг бол Джеймс Джейн гэдэг байна. Тайван гаралтай Америк зураач. Одоо залуу 81 2-3 оны зураач хэлүү да. Тэр одоо сүүлийн үед одоо их таалагдж байгаа да. Тэр болохоор баримл, зураг, тэгэл дизайн, хувцас тэгэл бүхэн рүү л орж байна да. Тэр бүхэн рүү орж байгаа тэр зоригтой гэх юм уу, хөдөлмөрч зан гэх юм уу, тэр ном тэгэл хурдтай тэр аягүй таалагдж байна. За. Авахыг хүсэж байгаа дэлхийн алдартай уран бүтээл. Гэртээ авахыг хүсэж байгаа таны авахыг хүсэж байгаа уран бүтээл юу вэ? Баримл үж болно, уран зураг үж болно. За. Зүр мөрөөдөл юм биш те. Мөрөөдлийн асуулт. Тэгвэл би нөө Оросын зураас нөгөө Михаил Рубл гэдэг зураач байдаг шүү дээ. Тэрний нөгөө сууж бууж төр гэдэг тэр зургийг өрөөндөө тавих хүсэж байна да. Яагаад? Бидгүй надад аягүй таалагддаг шүү дээ. Оюутан багт тэгэл нэг номын сан зургийг үзэж байхад нэг тийм гонигтай тэгэл нэг юм гисэн мөртлөө нэг тийм нэг гигэн чөтгөр мөртлөө хүмүүс тэр чөтгөрлөж хараад хөвчөг яг тэр хүний яг доторх тэр чөтгөрийн ботол нь болохоор арай тунгалаг нэг гигээлэг бараг нэг тийм ганцаардсан нэг тийм тэгээд нар жарахыг хараад өвдгөө дэврээс суудсан тэгээд үгүй надад нэг тийм гонигтай тэр нэг аягүй гоё санагдаад байна шүү дээ. За мөрөөдөл биелэх болтугай. За. За сайн байна уу? Сайн байна уу? Хоёр асуулт асууя. За таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийн бож болон гадаадын хойж болон мөн урлагийн ямар ч төрөл үж болно. Тийм үү. Урлагийн ямар ч төрөл үж болно. Хоёр хүн хэлж болох юм уу? Болно. Би чи киноноос аюу Жон Траволтад амар хайртай. Гоё жүжигчин, унж бассан гоё жүжигчин. C'est la vie, c'est the old folks. It goes to show you never can tell. Зураачаас би шилээ таартай, эгэн шилээгийн бүтээлүүдэд таартай. Ер нь нэг юм гар тэгэл хөл игэмийг бүр солиотой төсөлтэй шүү дээ. Шилээгийн бүтээлүүдэд дуртай. За таныг гэртээ авахыг хүсдэг одоо дэлхийн алдартай уран бүтээл. Алдартай байх юм уу? Би нөгөө нэг багада үзчихсэн юм аа нөгөө Оросын юм нэг явдал билүү? Служебнера маань гэдэг кино байдаг шүү дээ. Тэн дээр нөгөө яг дараагийнхаа гэрт орой болцсон чинь хананд нь Модильяныгийн зураг гэдэг байхгүй юу? Тэгээ би Модильяныгийн бүтээлд аюу хайртай тэр ямар ч хамаагүй эмэгтэй хөргөөс нь нэг амаар байна. Тийм. Ер нь бол нөгөө юм амьд ахуйдаа маш тэнгэрлэг агуу оршсон уран бүтээлч учраас бүтээл нэм амьтай сүнстэй маш гоё санагддаг. Модильяныгийн бүтээлтэй олмоор байна да. За мөрөөдөл биелэх болтугай. Нэ баярлалаа. Сайн байна уу? Хоёр асуулт асууж гоо. За. Чиний нөгөө нэг дуртай уран бүтээлч юм бэ? Тэгээд гадаадын хойж болно, Монголын хойж болно, дээрэс нь юу гэж болно? Урлагийн бүх төрөл байж болно бас. Нөгөө кино урлаг, дүрслэг урлаг. Дуртай уран бүтээлч юу? Бодож байгаа хариулж байна. Атунд өвд ингээд зураач байдаг. Тэр хүний зураг л их дуртай да. Яагаад? Угаасаа тэгээд одоо Монголын ирээлээс number 1 хүн тэгээд угаасаа зургнуудын зохиомжч тэр зохиомж авалт зураг хөнгө тэр бүгдээрээ амар гоё харагдаг. Тэгээд За дэлхийн алдартай уран бүтээлүүдээс нэг бүтээлийг гэртээ авах боломж олгол ямар бүтээл авах байсан бэ? За жаахан бодоод. Баримл асууж болох уу? Би тэгвэл 50 төгрөгийг аваар. 50 баримлаг оо. Ойстэй. За баярлалаа. Уянгагч танаас хоёр асуулт асууя. За. Таны дуртай уран бүтээлч. Тэгээд Монгол үж болно, гадаад үж болно. Яагаад? За би бол Toulouse Lautrec гэж хэлээ. Тийм яг олон мэдээж ганцхан биш л те мэдээж дэлхийд дээр их олон мундаг зураач байгаа. Гэхдээ яг
би өөрөө график колодч тэр юм уу те Toulouse-Lautrec-ийн одоо рисункууд бол гайхамшигтай амьд. Би яг Германд нэг зөвхөн манерын рисункын нэг үзэсгэлэн үзчихсэн байхгүй яг хар зургийн. Тэгээ тэрэн дээр бол би үнэхээр одоо шүтсэн. Тэгээ нөгөө шүтэх бас ховор байдаг шүү дээ. Ер нь бол бас одоо нас бий гүзээд уран бүтээлч болсноос хойш бас тэр хэр баргийн юм шүтээд байхгүй. Гэхдээ тэр бас одоогоос бараг нэг 10 хэдэн жилийн өмнө үзчихсэн. Тэгээд үнэхээр тэр хүн бол урлагийг одоо юу гэдэг зураасыг амьлуулдаг яг үнэ. Зураасыг амьлуулдаг гэдэг нь тэрэн дээр бол үнэхээр нотлогцсон. Урд нь бол яг би рисункэд баруудын үзчихсэн чулуун бар эднэр чинь бас л яг шууд рисункчтай. Гэхдээ яг харандаан рисункнууд нь бол бүр үнэхээр гайхамшигтай байсан. Тийм. Тэгээ яг амьд одоо зураас нь бол дэндүү амьд байсан болоод тэгж утсан баг. Тийм. Тэгвэл уран зургийг үзэхээс биш яг рисункийг бас харж байгаа юм биш үзмээр байна те. Яг хуур байт юм шиг л яг тэр удаа одоо юу гэдэг би бас асуужсэн л та би үзээгүй юм айгүйх байна. Ер нь бол яг энэ ажлуудаас ер нь харж байгаагүй юм байна гэхэд тэр бол бас ховор нандан үзэсгэлэн таарсан. Энд тэндээс цуглуулсан дан рисункуудыг аваад одоо нэг л удаа гарсан үзэсгэлэн юм шиг л тэгжсэн тий. За хоёр дахь асуулт. Хэрвээ танд одоо гэртээ дэлхийн алдартай одоо уран зурагч юм уу баримл ч юм уу тавихыг одоо боломж олгол та ямар бүтээл тавих байсан бэ? Тэгэх юм бол би Дагагийн нөгөө нэг балет ч ингээд нэг жоох охин байдаг шүү дээ ингээд яатсан баачгтай тэрийг авах байсан баримлын ажил авах байсан баха гэж бодож байна. Тэрийг би бас Францад үзчихсэн. Юунд Помпидууд үзсэн санаад байна. Тий, музей өсөд үзсэн. Тэгэхэд би харчаад бүр өстэй угаасаа ч би өөрөө балет дуртай. Гэхдээ тэр бол надад бүр мэдгүй баримлуудын дотор нэг тийм баримл хэрнээ бүр дэндүү орчин үеийн бөгөөд амьд санагдчихсан. Тэгээд одоо хэрвээ намайг аав гэх юм бол би одоо жижиг хөлбөрийг чамайг авмаар л гэсэн. За баярлалаа.